Тийм учраас төрийн бодлогоор энийг их зөв зохистой одоо энэ үйлдвэрүүдэд байгуулах нь хамгийн чухал юм. Авцамыг бид нэр босоод английн авцамаа маш хурдан шийдэж чадвал энэний нөлөө маш өндөр байна. Олонхын бүлэг, цөөнхийн бүлэг гэдэг намчрагсан байдлаар энэ асуудалд хандаж ирсэн. Тэрний үр дүнд бол ард иргэд л хорч байна. Энэ өдрийн мэнд төргийн үзэгчтэй хөгжлийн тухай нэвтрүүлгийн шин дугаар танд хүрэх гэж байна. Шин дугаарын зочноор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Пүрэв гэрлийн Гэрлотрыг урьлаа. Ингээд зочнотойгоо хамтдаа уулзцгаая. Хатгийн овогт Пүрэв гэрлийн Гэрлотр 1978 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн социологч инженер мэргэжилтэй, дээд боловсралтай. Ээж эхнэр хүүгийн хамт амьдардаг. Төгссөн сургууль Дорнод аймгийн Хэрлэн сумын улсын тэргүүний 5 дугаар сургууль, техник технологийн дээд сургууль, Монгол улсын их сургууль, удирдлагын академи. Ажил эрхлэлт 2008 онд Хан шувалтай хувьцат компанийг үүсгэн байгуулсан. 2010-аас 2013 онд цөмсөргийн үржлийн төвд технологич. 2013 онд Хан шувалтай констракшн компанийг үүсгэн байгуулсан. 2018-аас 2020 онд Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын зөвлөх. 2020 оноос Grand Lax Construction компани ерөнхий захирал, ерөнхий инженер. Сонгуульт ажил 2012 онд Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд бие даан нэр дэвссэн. 2014-өөс 2020 онд Дорнод аймаг дахь Матас сумын нутгийн зөвлөлийн дарга. 2014-өөс 2023 онд Дорнод аймгийн Матас сумын уяачдын холбооны тэргүүн. 2016-аас 2023 онд Дорнод аймгийн Мориспорт уяачдын холбооны тэргүүн. 2016-аас 2020 онд Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч. 2018-аас 2020 онд Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын уулуурхай Эрдэс баялагын бодлогын хорооны дарга. 2020 онд Улсын хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт бие даан нэр дэвссэн. 2020-оос 2023 онд Дорнод аймгийн Жудо бүхийн холбооны тэргүүн. 2020-оос 2024 онд Дорнод аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байна. 2016 онд Монгол Ардын намаас сонгогдсон. Тэ 2020 оны Улсын хурлын сонгуульд бие даасан. Дараа нь бие дааж иргэдийн хурлын төлөөлөгчөөр ахиж орж ирсэн. Тэгээ одоо бас ахаад бүсийн хэмжээнд явагдах Улсын хурлын сонгуульд одоо бие даах гэж зогсож байна шүү дээ. Тэгэхээр баргийн хүн бол одоо бие даана гэдэг бол нөгөө тэр хэмжээний хөрөнгө гаргах, тэр хэмжээний одоо цаг нар тэ хүч нэр бүх юмыг гаргана гэдэг бол бас баргийн хүнээс гарах шийдвэр биш байх л та. Ер нь яагаад дандаа бие даах хувилбарыг сонгодог юм? Би чинь 16 оноос өмнө 12 онд бас би аймгийн иргэдийн хуралд бие дааж ирсэн. Яг хөө 16 онд бол тухайн үед Монгол Ардын намаас санал тавьсан. Ер нь бол манай аав чинь Дорнод аймгийн Матад сумынх байхгүй юу. Тэгээ би ямар ч бас аавынхаа нутгаас нэр дэвшгээр үндсэндээ бэлтгэл ажлаа хангаад явж исэн. Тэгээ 16 онд Монгол Ардын намаас санал тавьсан. Саналыг би хүлээж авсан. Яагаад хүлээж авсан бэ гэвэл тухайн үед одоо яг л одооны ер нь 30 гаруй нас чинь тийм ээ Монгол ирчүүдийн бас эд одоо хийж бүтээдэг яг тийм л нас. Тэгээд тухайн үед мөн одоо надад санал тавьсан одоо Монгол Ардын намын тэрүүгийн одоо удирдлагууд мөн одоо тэр намын орооныхон бүтэц бүрэлдэхүүн нь голцон миний үеийнхэн байсан бас. Тэр утгаараа мэдээж уусаах үе тэнгийн залуустай гар нийлж хамтарч ажиллая. Энэ аймаг орон нутгаа хөгжүүлэх үйлсэд тодорхой хэмжээнд бас өөрийнхөө хувь нэмрийг оруулъя гэж бодоод саналыг хүлээж аваад Монгол Ардын намаас нэр дэвссэн. Тэгээд би чинь тухайн үед чинь 1000 гаруй хүний санал аваад надтай өөрсөлдөгч маань 100 гаруй хүний санал авч ирсэн. Тэгэхээр тэгээд ямар хөө хэмжээнд бас бэлтгэсэн байсан нь бол эндээс харагдах байх л та саналын одоо харьцаанаас тооны харьцаанаас. Тэгээ одоо яагаад би дагаад яваад байдгийм бэ гингүүд нэг талдаа одоо миний өөрийн юу гэдэг тийм багасаа одоо бас нэг тийм бие дааж одоо амьдрсантай маань холбоотой юм болов гэж би их боддог. Энэ асуултын аягүй олон асуудаг л та. Тэгээ 1992 онд одоо аав маань Тэнгэрийн оронд яваад би чинь тэр үед нэг 10 гаруй настай хүүхэд байсан. Тэгээд одоо ээжтэйгээ охин дүүтэйгээ ингээл гуруулаа үлдсэн. Тэгээ Монгол одоо улс тэр үед одоо зах зээлийн нийгэм шилжээд одоо хүмүүрэл төрх хүндгцэн амьдралыг туулсан баг те. Яг л тэр одоо тэгээ тэр үеийн амьдралыг
туулаад тэгэл одоо би чи өөрөө тухайн үед ингээл мэдээж одоо төшиг тулгуур болох аав маань байхгүй. Тэгэл нөгөө бие дагаал өөрөө амьдрал дээр гарсан. Одоо энэ үйлчлэгээний урд чинь л одоо тэгэл дотроос дэлгүүрээс нь чихэр аваад тэрийгэ ширхгээр зараад тэгэл одоо нэг тэр үеийн чавг гэл байдаг ч тийм чавг ширхгээ зараад ингээл анх ерөнхийдөө амьдралд одоогийнхоор бол бизнес чих юм уу тийм ингээд хөл тавиал тэгэл тэр багасаа ингээл нэг бие даасан өөр ингэсэн байр суурьтай үжил бодолтой болсон таа маань ер нь холбоотой юм болоо даа гэж би боддгийг. Тэгээ яг эргээд хэдийгээр тухайн үед бас ингээд хүүхэд байсан ч гэсэндээ эргээд бас нэг аав маягаас дурсаад бодоход өвөөгөө ч гэсэн ингээд бас нэг характер зан ашиг бодоход бас л ер нь манай удам ер нь бас тийм аав маань өвөө маань тийм бие даасан хүмүүс байсан болоо даа гэж би боддгийг. Тэгэл нэг хүний чинь нэг удам угаасаа үргэлжлэл цуснд нь байдаг те. Үнийг гэдэг чинь тэгэл тэр утгаараа ингээд ер нь би өөрөө их тийм бие даасан байр суурьтай үзэл бодолтой хүн байна л гэж би өөрийгөө боддог ш. Тэгэл тэр утгаараа ер нь ингээд бие даагаад яваад нөгөөтэйгөр бас нэг асуудал юу вэ гэхлээр би нэг талдаа тэр богинохон хугацаанд Монгол Ардын намын тийм ээ тэр бүлэгт байсандаа бол би бас их зүйлийг олж авсан. Ер нь л яг миний одоо намын талаар миний бодож явдаг байр суурийг яг үндсэндээ өөрийнхөө биеэр баталгаажуулсан гэж би боддог шүү дээ. Аюу тэр үнэхээр за нам гэж нэг иймэрхүү зүйл байдаг гэсэн миний бодол бат нот батлагдсан. Тэгээд за ямар ч байсан энэ миний байх газар бол биш юм байна гэж бодоод тэг дараачихаа сонголтыг 20 онд хийгээд шууд би дагаад Монгол Улсын их хурлд нэр дэвсэн. Миний юу бол биш байна, байх газар бол биш байна гэдг нь танд ямар сэтгэл төрүүлээд? Ер нь яг мэдээж одоо тэгээд хайрцаглагдсан тийм ээ тэгээд одоо тэр ерөөсөө л тэр хүний хайрцаглаж байгаа зүйл нь юу вэ гэхээр тэр тухайн намын гишүүн гэдэг л тэр нэг алга дарам одоо нэг жижиг дөрвөлжин юм байгаа шүү дээ. Тэр ингээд ерөөсөө тэр дөрвөлжин юм их ч юм уу тэр тухайн намын гишүүн ардын намч бай, ардчсан намч бай, ямар ч нам бай тийм ээ. Тэрийг авснаар л хүн ер нь тэгэл нэг өөрийгөө тэр дөрвөлжин цаасаар л ерөнхийдөө хайрцаглаждаг. Тэгэл дээрээ тэр чинь дагаад мэдээж намын дүрм журм гэдэг баг тэр намын зарим дүрм журм чинь өөрөө Монгол улсын үндсэн хуулиар одоо олгогдсон, иргэнд олгогдсон эрх үүдийг баг хааж богдуулсан тийм жишээ нь дүрмийн залтууд байгаа байхгүй. Гэх мэтлэн тэрнээсээ ихсүүлэл хааж боогоод ер нь нэг тийм яг тийм бие даасан үзэл бодол байр суурьтай хүнд болж явж ирсэн хүнд бол ер нь төвхтэй юм байна. Тий. Би яг ярилцлагыг нөгөө улс төр сонгуулийн одоо чиглэлээр асууж эхлүүлж байгаа нь ялцчгүй та бүхэн уулзж байгаа энэ цаг үед бол улсын хурлын сонгуул хаяанд ирсэн байна. Тэгэхээр ялцчгүй хэдийн ярьцлага маань хөгжлийн тухай яриач гисэн энэ талаар одоо бас жоох онцолж асууж ингэж эхлэхээс өөр аргагүй байна та ойлгоорой. Тэгэхээр яг одоо энэ томсгосон тойрогтой энэ бүсийн хэмжээнд бол ер нь бие даагчд битгий жижиг нам эсэлт хүртэл энэ бол айгүй том даваа болж шүү дээ, том бэрхшээл болж байна. Тэгэхээр та яг юунд итгэж одоо энэ Хинтэд орон Сүхбаатар 3 том аймгийг хамарсан энэ том хэмжээгээр явагдаж байгаа энэ сонгуульд нэр дэвшгээр зориулж байгаа юм байна. 12 онд анх аймгийн хурлд бас би дагаал нэр дэвшиж хахад яг л тэр үед мөн яг одоогийн юм тогтолцоотой адилхан холимог тогтолцооны сонгуул болж байсан. Яг тухайн үед бол мөн одоо тэгэхээр би шууд нэг 30 гаруй настай залуу байсан. Тэгэхээр яг энэ асуултыг хүмүүс асууж ирсэн. Яг эргээд тэр санаанд орж байна. Мэдээж ямар ч хүн эхлээд өөртөө итгэж найддаг. Тийм өөрийнхөө итгэл найдрыг ер нь ямар ч тохиолдолд хүн алдаж болохгүй, гээж болохгүй. Тэгээд дараачих нь нэг зүйл бол мэдээж би одоо Монгол хүний саруул ухаанд итгэж байгаа. Тэрийг бол одоо манай Доронтой аймгийн Ташилбар сумын харьяат Монголын одоо ардчлалын анхны алтан хараацаануудын нэг Санжаа Сүрэнгийн зариг маань хэлсэн байдаг. Тэгээ би бол тэнд итгэдэг. Тэгээд яг түүний дагуу биш Монголынхоо иргэдийнхээ Монголын одоо түмнийхээ саруул ухаанд итгэж байгаа. Тэгээ ямар ч байсан нэг юм байгаа. Одоо ингээл хүмүүс ингээл өнөөдөр үнэхээр нэг үеэ бодвол хүмүүс юм ялгас харгадаг болцсон. Одоо энэ болохгүй байгаа юм байна. Энэ болохгүй байгаа юм гэдгийг ойлгодог болцсон. Эн чинь юу вэ гэхээр нөгөө Монгол хүний саруул ухаан гэдэг чинь л байхгүй юу. Яг нь нам эвсэл одоо мэдээж эднэр олон гишүүнтэй тийм ээ. Одоогоор бол нам гэдэг чинь нэг талдаа бол эн чинь юу болчиход байна шүү дээ. Үндсэндээ бол одоо нөгөө маф гэдгийн одоо юу гэдэг арай боловсронгуй хөлбөр нь болчиход байгаа байхгүй. Нам гэдэг бол үндсэндээ мафи намын дарга гэдэг чинь мафийн толгоорч маягийн нэг юм бүтэц болчиход байгаа байхгүй юу. Би л одоо жишээ нь бодоод итгэв нам гэдэг
Хуучин бол жишээ нь Монгол Ардын нам бол 1920-ад оны үед бол үнэхээр одоо их орончдын нам байсан үнэн. За 1990-ад оны ихээр бол одоо анх энэ ардчилсан хувьсгал ялж явах үед бол энэ ардчсан намын одоо ардчсан нам бол өөрөө тухайн үед үнэхээр энэ ардчлагчдын одоо тийм одоо хүсэл сонирхлоор нэгдсэн ийм нам байсан үнэн. Одоо бол ардын намч тэр, ардчсан намч тэр аль нь энэ одоо тухайн үеийн үүргээ гүйцэтгэж чадхаа болсон. Зүгээр энэ ч нэг юм хоосон лаазл байгаа байхгүй миний боддоор. Харин дотор нь нөгөө их орончууд байхгүй, нөгөө ардчлагчид байхгүй, зүгээр л өөрийнхөө өмч хөрөнгө тийм ээ. Тэр одоо өөрийнхөө капиталыг хамгаалах гэсэн юм хөрөнгөтнүүдийн л төвлөрөл болчиход байгаа байхгүй. Тийм л бүтэц болчиход байгаа. Ард нэггээр хэлбэл намын нэр барьсан олигархууд хөрөнгөтнүүд л байгаа байхгүй. Яг тэн дотор бол одоо би тэгтээ бол доод түвшинд бол яриаггүй шүү. Би дээд түвшинд нь ярьж байгаа шүү. Доод түвшиндээ болвол үнэхээр яг энэ одоо намынхаа төлөө өөрийнхөө үзэл баримтлал тийм ээ өөрийнхөө үзэл бодлынхаа төлөө чин үнэнчээр явж байгаа. Нэггээр хэлбэл энэ нэгэн биеийнхээ амьдралыг зориулаад баг ингээ хохироод ч юм уу явж байгаа зөндөө дэмжирийн сайхан гişүүд дэмжигчд байгаа. Дээрээ бол тэдний итгэл үнэмшлийг ашиглаж өөрсдийнхөө одоо өмч хөрөнгийг хамгаалах гэсэн юм л нэг хэдэн хүмүүсийн л бүтэц бий болчиход байгаа байхгүй. Сонгуул яг ингэж бүсийн хэмжээнд явагдчихад та ер нь хэрхэн хандж байгаа? Би бол энийг ер нь бол зарчмын хувьд бол би дэмжиж байгаа. Яагаад дэмжиж байгаа вэ гэхлээр ер нь бол аль болохоор Монгол улс нэгдмэл байх хэрэгтэй. Тэр тусмаа ингээд манай иргэд гэсэн хоорондоо оюун санааны хувьд бүр нэгдмэл байх хэрэгтэй. Тэгжээж ер нь улс цаашаага хөгжинэ. Яг ингээд бүгдээрээ ингээд мэдээж тархаа бодрохоо улсад мэдээж одоо ингээд хүн амаа таран байршуулах нь зөв л дээ. Гэхдээ энэ маань аливаа зүйл чи хоёр талтай. Нөгөө талдаа энэ тархаа бодрохоо энэ байдал чинь өөрөө энэ жалгаж жалганы үзлийг, жалгад овны үзлийг газар ахуулаад энэ Монгол улсын хөгжилд саад болоод байгаа байхгүй юу? Яг одоо хамгийн том саад болж байгаа хүчин зүйлүүдийн нэг жалгад овны үзэл бол энийг бас нэг тодорхой хэмжээгээр шийдэх гэсэн нэг юм арга хэлбэр юм болоо да гэж би бол бодож байгаа. Гэхдээ яг хөө эрх хэрэгчид маань ч гэх юм уу энийг нэг тийм одоо өөрсдийгөө нэг тийм сонгуулах гэсэн нэг тийм гიშгүүр болж байгаа нь над жоохон харамсалтай байна. За яагаад вэ гэвэл магадгүй үүнийг одоо жишээ нь одоо ингээд 24 оны сонгуул жишээ нь томсгосон юм тойрогоор явуулнаа. Гэт хэрвээ үүнийг 2 жилийн өмнө ч юм уу хэлсэн байсан бол тодорхой болгоцсон байсан бол энэ бүх нэр дэвшигчд ижил гараанаас үүсэх боломжтой байсан хоорондоо. Бэлдээд эхэлсэн. Яагаад гэвэл тэр чинь адилхан бүгдээрээ за тойрог томсож байгаа юм байна гэж бүгдээр тодорхой хэмжээнд бэлтгэл ажиллаа базааж эхлэх байсан. Гэтэл одоо гинт одоо энэ сонгуул тулгаад 2023 оны 12 сард бас зарлж байгаа нь өөрөө учир дутагдaltaй байгаа юм л да. Ерөнхийдөө бол том зургаар нь харахад бол миний хувьд бол томсгосон тойрог дэмжиж байгаа. Тэгэхээр та бол иргэдийн төлөөлөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд одоо цар ганц сууж байгаа бие дагч. Ер нь бол ажиглаж байхад бол одоо бие дагч иргэдийн хуралд сууна гэдэг бол бас тийм амар биш юм шиг байна. Тэ ямар нэгэн одоо нөлөөллөөр ингээд аль нэг намын бүлгийг сонгохоосоор аргагүй болдог. Тэгэхээр би таныг одоо хүртлээр бие дагчаа байр суурин дээр одоо бат зогсож байгаа үүднээс чинь хараад та Дорнод аймагт одоо сүүлийн 24 жил тасралтгүй миний мэдж байгаа шүү дээ. Тасралтгүй 24 жил засаглаж байгаа эрх барьж байгаа Монгол Ардын нам. За үүргээ гүйцэтгэж чадж байгаа юу? Тэгээ эрх барьсан шиг барьж чадж байгаа юу? Сөрөг хүчин ардчилсан нам одоо бас яг сөрөг хүчнийхээ үүргийг хэр зэрэг гүйцэтгэж байгаа гэж та боддог вэ? Энэ дээр санал бодлоо олцооч. За ерөнхийдөө бол их хүнд асуулт. Би хариулахаас илүү ер нь бол ард иргэд бол өөрсдөө энэ дээр бол тодорхой хариултыг бол өгөх байх гэж бодож байна. Гэхдээ миний хувьд асууж байгаа болохоор би бол үнийг одоо хэлье. За бие дагч уул нь бол 2 сонгогдсон байсан. Тий 20 оны сонгуулиар тэгээ яг нэг бие дагч маань Монгол Ардын намын бүлэгт орсон. Надад ч гэсэн одоо намын бүлгүүдээ санал ирж байсан. Одоо 4 жилийн хугацаанд тийм ээ. Ингээд манай намын бүлэгт ороод ингээд хамтарч ажиллая гэсэн саналууд бол ирж байсан. За би бол хүлээж аваагүй. За яагаад хүлээж аваагүй шалтгаан бол бид өөрөө хэлсэн. Нэгдүгээр би өөрөө бие даасан үзэл бодолтой. За хоёрдугаарт мэдээж би намын бүлгийг тийм ээ мэдэхгүй биш мэднэ. Хүмүүс нэг одоо ингэж ойлгоод байдаг юм л да. Ихэнх одоо нийтлэг сонгогчд маань ч гэх юм уу. Одоо нэг төлөөлөгч гэх юм уу те. Инхээр заавал нэг та юу хийсэн бэ гэж их асуулт асуудаг. Чи одоо өнгөрсөн 4 жилд юу хийсэн бэ гэдэг. Мэдээж тэр чинь одоо ингээд тухайн нэг тойрогоос сонгогдож байгаа боловч
сонгогдсон цагаас хойш бол тэр чинь аймгийн хэмжээний одоо төлөөлөгч болчихж байгаа байхгүй юу? Нэг үгээр хэлбэл би жишээ нь 2 дугаар багаас сонгогдсон. Тухайн сонгогдохдоо би 2 дугаар багаас нэр дэвшээ сонгогдоод гарч ирсэн боловч гарч ирсэн хойноо би Дорнот аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч гэсэн ийм статустай болчихж байгаа. Тэгэхээр би энэ Дорнот аймгийн нийт одоо Дорнот аймгийн хэмжээнд асуудлыг харж Дорнот аймгийн хэмжээнд би өөрөө энэ одоо тодорхой хэмжээнд төлөөлөгчийнхөө үүргийг гүйцэтгэх болж байгаа байхгүй юу? Тэгэхээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол би бол ажиглахад ерөнхийдөө бол одоо сөрөг хүчин маань ямар ажилласан бэ? Харин ч би энэ эхлээд би доороос нь эхлээ хариулчих. Сөрөг хүчин маань бол өнгөрсөн одоо 16-аас 20 онд байсан сөрөг хүчнийг бол бодвол бас дажгүй ажилласан гэж би бол хувьдаа бодож байгаа. Яг л би өмнө нэг бас аймгийн орон сууж яснантайгаа харьцуулж бодож шүү дээ. Бас арай дажгүй ажилласан болоодоо би бол сөрөг хүчнийг ингэж өгнөж байгаа. Том одоо эрхөрөгч намыг бол одоо яаж ажилласныг бол бүгд мэдж байгаа шүү дээ. Гэхдээ өнөөдрийн энэ сайхан юм хөгжлийн тухай яриа нэвтрүүлэхт бол би нэг тийм ахтар нэг тийм доошоо унсан юм нэг ярмааргүй байна. Тэгээд түрүүний би хэлэх гээд байгаа санаа бодлохлоор зөвхөн төлөөлөгчдөг бол юм одоо хийх тийм үүрэгтэй хүн биш ээ. Мэдээж тодорхой хэмжээгээр өөрийнхөө тойрог тулгамж байгаа асуудлуудыг хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдвэрлэнэ. Гэхдээ энэ аймгийн хэмжээний нийтлэг ард иргэдийн одоо эрх ашиг зөрчиж байгаа асуудал төр бол би их дуу хоолой дуурсан гэж боддог. Өнгөрсөн 4 жилд бол нэлээд хүн жилүүд байлаа шүү дээ. Одоо ковидтэй холбоотой тийм ээ. Ковидын хувьд бол үнэхээр Монгол улс битгий хэл дэлхийн нийтийн хувьд анх удаа тохиолдсон ийм том зар тахал бүгд одоо бэлэн бус байдалтай байсан. Тэгээд тэр дундаа бас ингээл иргэдийн эрх ашиг зөрчигдсөн, ялангуяа хүний эрх зөрчигдсөн маш олон кейсүүд гарсан. Тэр бүхэнд бол миний хувьд бол тухайн үедээ бол байнга дуу хоолойгоо өргөж тийм ээ. Одоо жишээ нь малчдыг хүүхдүүдээс нь тусгаарлаад карантинчдэг. За тэгэл нэг энэ хөлбөмбөр мөр дээр пост зогсоол иргэдийг тэгэл оруулж гаргахгүй гээл тэгэл нэг жижиг машин жижиг зөвхөн 5 тонноос тийм ээ доош даастай машинаар ачаад тээвэрлүүлэхгүй том машинаар ачаад тээвэрлүүлнэ гээл гэх мэтлэн аюул олон юм хүний эрх зөрчсөн асуудлууд гарч ирсэн. Тэр бүхэн дээр дуу хоолойгоо өргөөд харин тэрийг маань бас тухайн үеийн аймгийн онцгой комиссоос ажилдаа тусгаж авч их хэрэгжүүлдэг байсан. Тэгээ өмнө чи ингээд нэг он дараалал ингээд мартагдаад явчихдаг юм байна л да. Өмнөх жилийн дараа жилдээ ингээд мартагдаад явчихдаг. За дээрээс нь тэгэл энэ аймгийн уулуурхаанууд дээр юм кемп одоо байдаг газрууд дээр жишээ нь ингээд баг байгуулна гээл тийм ээ. Одоо нэггээр хэлбэл одоо Монгол улсын юм нэгж байгуулна гээл. Тэгэл үүнийг бол би тухайн үед эсэргүүцэл таслан зогсоож ирсэн нь бол яагаад ч болохгүй асуудал. Энэ чинь 22 оны 1 сарын 1-ээс нэгжийн тухай хууль өөрчлөгдсөн байхгүй юу? Тэрний өмнө одоо чинь 21 онд ийм асуудлууд явсан. Тэрний тухайн үед бол одоо аймгийн одоо удирдлагууд тийм ээ. Дээрээс нь Монгол Ардын намтай одоо би тухайн үед ингээл наан сануулж таслан зогсоож ирсэн. Магадгүй одоо жишээ нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд бие даагч байгаагүй болвол бас өнөөдөр энэ багууд байгуулагдсан тийм ээ. Ямар одоо асуудал яаж үүсэж байгааг бол би мэдэхгүй л дээ. Тэр утгаараа нэг одоо төлөөлөгч гэдэг бол заавал тийм одоо ахын шин чанартай ажлуудыг хийх биш. Бас нэг юм арай өөр талаастай юм бас хийх боломжтой. Хамгийн гол юм нь тэр төлөөлөгч гэдэг хүнд тухайн хуралдааны материал заавал ирдэг байхгүй юу? Бие даагч бай, сөрөг хүчинч бай, эрх баригчч бай. Тэгэхээр яг хүүхдээр надаас юу ч нуух аргагүй болчихж байгаа. Тийм учраас тэрэнд нэг өөрөлдвөл би намайг одоо чинь хэн нэгэн намын бүлэгч юм уу эсвэл нэг намын дарга миний үгийг заахгүйгээр зөвхөн би өөрийн итгэл үнэмшлээрээ тухайн асуудалд хандах тийм нөхцөл боломж бүрддэг. Та түрүү хариуллаа л да. Би магадгүй нөгөө төдийгөөс өдийг хүртэл өөрийнхөө бор зурхээр те амьдралаа босгож бизнесээ босгож ингэж явсан учраас би өнөөдрийн хүртэл энэ аймгийн иргэдийн хурал дээр за тэгээ цаашлаад ингээ улсын хурлын сонгуульд хүртэл ингээд өөрөө бие дагаад ингээд явах одоо эхлэл байсан байх гэж та түрүү хариулж байна. Гэтэл бас Монгол Ардын намаас сонгогдоод тодорхой хэмжээнд иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол Ардын намын бүлэгт байж чад гараад ингээд явсан шалтгааныг бол одоо та бүхний дунд одоо таны хуучны журмын нөхөд гэж хэлсэн шүү дээ. За. Тий, тэдний дунд бол одоо та бүгдийн дунд бол эрх ашигын бас нэг ямар нэгэн зөрчил гарсан тухайлбал эмнэлгийн бүсэд байгаа газрын асуудалтай энэ холбоотой зөрчил гарсан энэ гэдэг яриаг бол би одоо нэг биш удаа сонсч ирсэн. Тэднийг уулзж байгаа их бол энэ талаар би бас танаас хариулт авах нь зөв байна. Би одоо уулын сайхан хөгжлийн тухай яриа ярих гэж бодож байгаа. Ийм нэг тийм жижигхэн чих юм уу те нэг юм ахын шин чанартай яриад нэг ярмааргүй. Гэхдээ яг нэгэнт одоо та асууж байгаа учраас хариулах ёстой байх л да. Ямар ч тийм байхгүй. Ерөөсөө л миний итгэл үнэмшил би дааснараа л явъя гэж бодсон. Магадгүй нөгөө нэг дараад нь
араас хүмүүс юу ч ярьж болно шүү дээ. Тэр хүний тухайн хүнийг одоо буруутгасан ч юм уу. Үнэхээр одоо юу гэдэг хууль бус зүйл байвал нэгдүгээр намайг буруутан Монгол улсын шүүх тогтоо. Хоёрдугаар үнэхээр тийм асуудал байсан бол өнөөдөр юу гэдгийг одоо зөв буруу ялгархаар хугацаа одоо хангалттай өнгөрчлөө шүү дээ. Харин ч би тухайн үед тэр газрыг би тэр эмнэлгийн бүс чинь 2018 оны засгийн газрын тогтоолоор батлагдсан юм. Гэтэл би тэрийг чинь бүр дээр үед одоо 15-16 оны үед тухайн үеийн одоо манад байсан Зоос банк гэж байж байгаа тэр нь тэндээ барилга барьчихад дампуураад тэгээд тэрийг нь бас тухайн үеийн нэг иргэн ухаанд тэр Зоос банкнаас газрынхын эрхийг шилжүүлж аваад тэгээд тэрнээс нь л би шилжүүлж авсан асуудал. Нэг үгээр хэлбэл Монгол улсын засгийн газрын тогтоол гарахаас өмнө одоо миний эзэмшил шилжсэн байсан газрын асуудал. Магадгүй нөгөө тэрийг маань одоо хүмүүсийн буруу ойлголт гадуур тараагаад явдаг багт. Энэ чинь тэмцэл хэмжээндээ гарах л ёстой л доо. Харин ч одоо би харин нэгэнт одоо ийм газрын тухай сэдв ярьж байгаа болохоор ам нэвэл одоо уушиг нэгдэг шиг ерөнхийдөө одоо би ч нөрө барилга бүтээн байгуулалт хийгээ явдаг хүн намайг их газартай холбоотой хүмүүс ярьдаг одоо буруутгах юм тэр л байгаа л да. Харин би шудраг хэлэхэд бол ёстой одоо энэ телевизийн камерын ашиглаад хэлэхэд бол надад хууль бусаар авсан нэг ч газар байхгүй. Би юу гэдгийг албан ёсоор би одоо энэ аймаг орон нутгаас ч юм уу одоо шууд ч юм уу тэгж одоо авч ирсэн газар нэг ч байхгүй. Дандаа би хэн нэгэн иргэний эзэмшсэн байсан газрыг тухайн иргэнтэй тохиролцож шилжүүлж авч бүтээн байгуулалт хийж ирсэн юм л юмнууд байгаа. Тэрийг бол одоо угаасаа алихтаа тэмцэх газар ч 2-3 удаа шалгуулж ирсэн. Одоо яг наад юм бүсийн асуудал орчин. Тэгэл энэ юу биш байна гэж хэрэг нэрсэхгүй болол ингээл хаагдсан л байгаа. Одоо та тэр эмнэлгийн дунд байгаа газар дээр яг ямар бүтээн байгуулалт хэрэглэж байна? Эмнэлгийн дунд бишэлтэй эмнэлгийн наад хэсэгт байгаа. Наад хэсэгт. Тэнд бол ерөнхийдөө бол би нэг тийм мэдээж тэр чинь өөр аймгийн төвийн бүс. Тэгээд тэнд мэдээж төвийн бүсэд яг төв замын дагуу хажуу мэдээж хүний одоо нүд хожирлсан гоё бүтээн байгуулалт босох хэрэгтэй. Тэр утгаараа нь тэмэл бүтээн байгуулалт хийж бодож байгаа. Тэгээд тэн дээр бол одоо яг хэрэгжээд явж байгаа төсөл нь зочид буудал тэгээд юм үйлчлэгний төвийн комплекс юм төсөл байгаа. Тэгээд одоо манай Дорнод аймаг чинь хүүхэд залуучууд чөлөөсөө өнгөрүүлэх газар хомос байна шүү дээ. Яг л түнтэй бодлого кино театртай дотроо тэгээд дөрвөн олонний газартай хүүхдийн одоо автомат тоглоомын төвүүдтэй нэг кофе шоптай тий. Ямар ч гэсэн нэг хүн хагас бүтэнсээ өдөр амралтын өдөр хүүхдэд агуулаад ороод тэнд нэг хэдэн цаг саатаад гарахад л тийм ээ гой сайхан тийм л одоо бүтээн байгуулалт хийхийг зорж байгаа. Сая бол одоо улсын хурлын энэ сонгуульд бий даах холбоотойгоор та зүүн бүсийн аймагуудад за хөрш зэрэгэлдээ аймагуудынхаа сумдаарч гэсэн юу ажилласан нь бүгднгээр ингээ явж байхад танд 3 аймгаар одоо өөрөө та Дорнод амьдардаг хүн Хинтээс Сүхбаатар гэдэг ингээ бүх сумдаар явж байхад ард түмнийхээ амьдрал ахуйн амьдрал өнгө төрх нь ямар хөө байхыг харьцуулалт эргцүүлэлч гэдэг юм уу тань төржсэн нь чанарын ялгаа хөгжлийн хувьд нэг ямар аль нэг ялгаатай талуудч гэдэг юм уу энэ тал дээр мэдээж ялгаа бол байгаа тийм ээ тэр чинь нэг газар орон нутгийн байдал тэгэл нэг зам харгуу дэд үтсээсээ шалтгаалаад мэдээж амьдралын төвшин хөгжлийн төвшин бол хоорондоо эртэс өөр байсан. Тэгээ би чинь сая энэ тойрог томсгосон гэдэг одоо ялангуяа би дааж нэр дэвшиж байгаа хүмүүс бол одоо ингээд том намаач шиг тийм ээ тайлан тавих нэрийдлэр хурал зөвлөгөө уулзалт хийж болохгүй шүү дээ. Гэхдээ мэдээж нэгд одоо энэ том тойрогтын том одоо энэ Монгол төрийн том сонгуул шүү дээ тийм үү. Энд одоо нэр дэвшиж байгаа хүн бол тухайн газар орон нутгийнхаа байр байдал тийм ээ. За хаана ямар локейшнд байдгийг, дээрээс нь ард иргэдийн амьдрал ямар байдгийг, за мөн дээрээс нь одоо тухайн орон нутгийн амжиргааны түвшин ямар байдгийг энэ бүгдийг өөрийн биеэр үзэж харж судалсан байх хэрэгтэй гэдэг утгаараа би сая одоо 3 сарын ихээс гисүүлээд үндсэндээ энэ 2 сар гарын хугацаанд бүх одоо Хинтээс Сүхбаатар Дорнод аймгийнхаа бүх сумдаар ерөнхийдөө баг яваад бас одоо нэг 4-5 хаан сум үлдээд байгаа. Ихэнхээр нь явсан. Нийтээр нь ингээд харахад бол үнэхээр бол иргэдийн амьдрал бол хүнд байна. Энийг бол одоо бүгд мэдж байгаа. Одоо өнгөрсөн 4 жилийн 20-24-ний хугацаанд 4 жилийн хугацаанд үндсэндээ нэг 3-4 том хямрал нүүрлэлээ шүү дээ тийм ээ. Ковидтэй холбоотой дээрээс нь одоо үний өсөлттэй холбоотой хамгийн том хүчин зүйл нь сая Сүхбаатар Хинтээ Дорнод аймгийг хамарсан. Одоо сүүлийн 20 жил тохиолдог маш том зод боллоо. Үнэтэй холбоотой иргэдийн амьдрал бол маш өндөрсөн байна. Тэгээд ерөнхийдөө нийт одоо 6 нарханд хүндэрсэн байна. Гэхдээ хүндрэлийг бас айтайхан даван туулж байгаа сумдууд бол байна. Тэгэхээр
хамгийн гол одоо энэ гурван асуудлуудыг л одоо цаашид яаж шийдэх вэ гэдгийг л одоо би сонгогдох одоо нэр дэвшээ тийм ээ. Одоо би хамгийн гол нь эхлээд нэр дэвших хэрэг аавна гэдэг асуудал байна шүү дээ. Тийм болохоор бас нөгөө хамаагүй юм бас юм ярьж болохгүй байгаад байна. Гэхдээ яг нэр дэвших хэрэг авсан ч аваагүй ч бай цаашаа сонгогдсон ч бай сонгогдоогүй ч бай. Ер нь бол бас дараа нийт кандидатууд тийм ээ. Нийт одоо тэгээд горлогч нар бас энэ тал дээр л их анхаарлаа хандуулах хэрэгтэй санагдаад байгаа надад бол өмнө нь өсөлтөл ялангуяа бол тойлдулж шít. Зээлнээс зээлний хооронд, цалингаас цалингийн хооронд л одоо нийт одоо хүн амьдарч байна. Ер нь уулзж байгаа иргэд малчдтай хамтралтай уулзал явьжсан байна. Ер нь сэтгэгдэл ямар хаа юу ярьж хэлж байгаа. Миний уулзалт чинь нэг талдаа их одоо уулзалт гэх юм уу? Айгүй илүү органик болж байгаа. Органик гэдэг. Ягаад гэвэл би ч нэг одоо төрийн албан агчдын хүчээр авчираад ч юм уу те эсвэл одоо ингээл нэг зармаар гаргаад ч юм ийм бол би угаасаа хуулиараа болохгүй шүү дээ. Тэгэхээр яг үгээр мэдээж ингээл тухайн сумын одоо нутагт дэвсгэрд очиод тэгээд одоо ингээд за би нэг ийм хүн байгаамаа ингээд тийм ээ танаа орон нутгийн ингээд амьдралтай ингээд ажил байдалтай танилцж яваа юм гэхэд хүмүүс чинь аягүй сайхан хүлээж авна. Аягүй сайхан юм уу ингээд ярилцаад ингээд явж байгаа. Тэгэхээр бол хүмүүсээс их юм бодит юм бол их үг их би сонсож байгаа. Тэгээд ер нь бол ажиглахад үндсэндээ одоо бид нэр одоо өнгөрсөн 70 жилийн хугацаанд бид нэртэй коммунизм болохгүй байна гэж коммунизм солисон. Тэгээд дараад нь одоо ингээд 1990-аас хойш ардчсан нийгмийг сонголоо. Нөгөө ад үзээд байсан коммунизмын 70 жилийнхээ 50% буюу бид нар бараг ингээд 89 оноос хойш тооцох юм бол 35 жилийг нь бид нар одоо энэ ардчлал гэдэг одоо нийгмийн сонгоод өнгөрөөчөд байгаа байхгүй. Яг өнөөдөр мэдээж хүмүүс гар утастай болсон, унах унаатай болсон тийм ээ энэ бол гэхдээ яг хүний амьдралын бодит чанар дэвшилж нь юу гэдгийг бид нар бас харах хэрэгтэй байхгүй тийм. Өнөөдөр яг хэдийгээр ингээд бидний технологийн дэвшил угаасаа бүх улсад адилхан явж байгаа байхгүй юу та. Зөвхөн Монголд энэ чинь хөгжөөд яваад байгаа юм биш шүү дээ. Энэ бол үйл хэрэгэлдэг болсон. Тэгэхээр одоо нөгөө нэг ад үзээд байгаа байсан коммунизмын нийгмийн үеэсээ өнөөдөр бас бидний яг бодит амьдрал дээр ард иргэдийн амьдрал маань сайжирч чадчихгүй юу гэдгийг л одоо хүмүүс их ярьж байна. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр хоёр намд бол иргэдийн итгэл бол үндсэндээ алдарсан байна. Миний одоо өөрийн одоо олж харсан өнцөг бол тийм. За ерөөдөө одоо тантай бол нөгөө цаг үеийн сонгуульт болсон учраас цаг үеийн асуудалтай холбоотой хариултуудаа ерөөдөө авчлаа. Тэгэхээр нэвтрүүлэг маань хөгжлийн тухай яриа. Хөгжил гэдэг асуудлыг бол нөгөө бид төсөөлөхдөө том улс их орны хэмжээтэй ч юм уу бодоод байдаг те. Оролцож зочин эсвэл Дорнтой аймгийн маш том хэмжээний бүсийн хөгжлийн асуудлыг л зөвхөн ярих хэрэгтэй гэж ойлгоод. Гэтэл ер нь бол хөгжил гэдэг юм бол бүхэл салбар, бүхэл нэгж төвшөнд явж байгаа учраас энэ чиглэлээр илүү хүмүүсийн аймгийн иргэдийн хурал шатны энэ сонгуульд ингээд нэр дэвшиж байгаа энэ хүмүүс хөгжил гэдэг асуудлыг илүү одоо бодож үзээсэй те юу илээ энэ дээр илүү толгоо гарчлагдаг илүү уралддаг байгаасаа гэдэг үүднээс бид энэ хөгжлийн тухай яриа гэдэг ярьцлага нэвтрүүлгийг ингээ хийе яваад байгаа. Тэгэхээр таны бодлоор бол ер нь хөгжил гэж яг юу юм бэ? Та айгүй бас зөв асуулт асууж байна. Сайхан ч асуулт байна. Тэгээ би бас нэг 2-3 өдрийн өмнө бас яг бодож байсан. Одоо сая уржидраас гисүүлээд одоо нэг зоригийн аллагын тухай ингээд нэвтрүүлгүүд телевизээр яваад эхэллээ шүү дээ, тийм. Би тэгээ тэрийг үзчихэл бодож ирсэн. Уул энэ одоо энэ Монгол улсын төрийн эрхийг авах гэж байгаа. Одоо хүмүүс хоёр том нам л гэж ярьдаг, тийм. Гэтэл би том нам гэж бодохгүй байна. Одоо л эдгээр юу одоо дахиад нөгөө уламжлалт одоо 2000 оноос хойш л одоо нөрхийн зориггүй аллахаар улс төр хийж одоо эдний засгийн эрхийг авлаа шүү дээ. Одоо болоо биш. Эдгээр уул нь одоо харин энэ яаж энэ улсыг хөгжүүлэх вэ? Тийм ээ энэ одоо яаж хөгжлийн гарц гаргалгаа юу юм бэ гэж эдгээр уул нь явах хэрэгтэй байтал нөгөө л одоо уламжлалт хар PR-аа гаргаж ирээд л одоо жишээ нь шударга хэлэхэд бол Монгол Ардын нам зоригийн аллагыг одоо PR хийж нөгөө өрсөлдөгч хардсан намайг одоо нам ялах тийм юм л одоо жишээ нь процесс явж байгаа. Тэгэхээр нөгөө миний одоо би бол дандаа ер нь бол хойч ирээдүй залуу үед итгэж явдаг. Тэгэхээр нөгөө урд ургасан чихнээс хойно ургасан эвэр гэж ярьдаг те. Одооны залуучуудад бол тэр яг үндэ мэдээж тэр хүн тухайн үеийн улс төрийн том кандидат байсан үнэн улс төрийн том зүтгэлтэн байсан үнэн. Гэхдээ одоо энэ залуу үе чинь ялангуяа техник технологи хөгжсөн тийм ээ бид зүгээр гар утсаараа бүгд дэлхийн ертөнцид онлайн болцсон. Одоо ийм болцсон үед бол одоо тэр
уламжлалтаар аль 2000, 2004, 2008 оны тэр арга технологи хэрэггүй байхгүй. Одоо залуучууд бол бүгдийг ойлгодог болсон. Одоо сая тэр нэвтрүүлэг гарлаач тэр очир байна гэж залуу те сайхан өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө ингээ яваад тэгээ 14,000 км замыг дуугаар туулаад тэгээд Англид очиод те тэр олд цэнгэлт хүрээлэнд очиод тэгээд тэр Wayne Rooney-тэй уулзаатай ийм болчиход байгаа байхгүй юу залуучууд чинь. Гэтэл нөхдүүд нөгөө л уламжлалт нөгөө л аллаа яриад энийг бол залуучууд ойлгодог болсон. Тийм учраас бол миний одоо хэлэх гээд байгаа санаа гэх юм юу гэх юм те. Хэдүүлээ хөгжлийг өөрөөр хармаар байна. Ирэх баригчд маань ч тэр одоо тэр бодлого тодорхойлогч нар маань ч тэр өрсөлдөж байгаа одоо сөрөг хүч маань ч тэр шал над хүмүүс чинь өөр юм хүсэж байна шүү дээ. Одоо бүр ингэж ярьж ийн гэж шүү дээ. Одоо нөгөө сонгуулийг ахмад наснууд шийддэг гэдэг. Гэтэл харин над ахмад наснууд чинь одоо хүүхдүүдийнхээ үгэндээс ордог болсон байна. Хүүхдүүдийнхээ үгийг сонсдог болсон байна. Нөгөө хүүхдүүд чинь яг өөрсдийнхөө бодит амьдрал дээр байгаад байгаа шүү дээ. Хүүхдүүд нэг бол гадагшаага явна гэдэг. Тэ эсвэл нэг амьдралын цалингийнхаа хооронд байдаг. Аав ээж одоо болно. Та нар одоо та нарынхаар ингээд хэдэн жил явлаа. Та нар одоо хүүхдүүд чинь одоо 20 гарчаад байна, 30 гарчаад байна. Чүрж ийн. Бидний амьдралыг та нар харалтаа одоо амьдрал яг л ийм байнгут бас нөгөө нэг эмээ өвөр маань ах эгч нар маань ойлгож ийн гэж байгаа байхгүй. Энэ нь яг л би одоо ингээд ард түмний дунд би өөрөө байгаа болохоор бодит одоо өдөр тусмад тулгаж байгаа ярианаас би сонсож байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо сонгуулийн хувьд бол энэ хөгжлийг арай өөрөөр хармаар байна л гэж би хэлээд байгаа. Яг хөө тэгтээ хөгжил гэдгийг бол би бол бодохдоо бол шууд би зүгээр л одоо ядууралгүй гэж боддог. Миний өөрийн бодол шүү. Аль болохоор ядуу иргэн цөөн байх тусмаа л одоо өөрөөр хэлбэл дундаж давхраг их байх тусмаа л энэ л хөгжил. Ерөөсөө л ингэж л би давчхан бүх шатнд баш өнөөдөр сумын төвшинч тэр, аймгийн төвшинч тэр, нийслэл хотын төвшинч тэр. Ерөөсөө л бүх хүмүүсийн нүүр баяр баясгалтай амьдралын сайхан боломжийн авч байгаа цалин амьдралдаа хүрэлцээтэй энэ ч л дундаж давхраг байхгүй юу. Тэгэхээр нэг дундаж давхраг хэдий чинээ сайн байна, ядуурлын төвшин буурна. Ядуурлын төвшин багтай байхыг л би хөгжил гэж л миний хувьд бол. Хан шуултай компани. Тийм барилгын болон одоо үйлчлэгийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Хичнээн хүнийг ажлын байраар хангаж. Яг одоо бол би ч нөгөө хан шуултай компани болвол над дээр бүртгэдэггүй байгаа. Аливаа юм чинь угаасаа нэг би хэлээд байгаа нэг тасралтгүй хөгжөөл явах хэрэгтэй тийм ээ. Тэгээ дараа чихаа төвшөнд би ч өөрөө одоо ингээс 40 гарчлаа. Дараагийн төвшөнд бас тийм ээ. Юм тухайн компаниуд бол одоо ингээл манад өнөр ч юм уу тий. Одоо эсвэл ингээл бизнесийн хамтрагчтайгаа ингээд тохиролцоол тий. Ингээд бизнесүүд явж байгаа л да. Нийтдээ бол тогтмол бол нэг 70-80 ажлын байр одоо хангаад явж байгаа. Тэгээд нэг барилгын бизнес ч өөрөөс улирлын чанартай. Тэгээд нэг янз бүрийн баригадууд гээл тийм ээ хамтарч ажилладаг. Тийм ингээд яах юм бол ерөнхийдөө нэг зуныхаа үйлдэл баг баригаач чинь л нэг 10-20 хүнтэй гэж бодоход бол баг 200-300 ингээд л ингээд ажлын байраар хангаал авчиж байгаа. Яг өнөөдөр Дорнод аймагт бүр би Дорнод аймаг гэж донцолжсанмаар байна. Бизнес эрхлэх түүнийгээ тэлэх орчин нь ямар байна? Харьцангуй ер нь яг Монгол улсын хэмжээнд тавиад жинлээд үзэх юм бол дажгүй шүү дээ. Дорн тийм бол бизнес өсөх орчин, тэлэх орчин бол ер нь би бол боломжийн гэж боддог шүү. Тэгээ тэр дундаа бас одоо нэг сонгуультай яриа ингээд холбогдчиход байгаа нэг зүүн бүсийн 3 аймагтай харьцуулаад бодоход бас ер нь манай аймгийн хувьд бол арай илүү боломжийн бас дээрээс нэг зүүн бүсийн тулгуур төв гэдэг шүү дээ. Тийм ээ. Тулгуур төвөнч гэдэг тухайн үед нэг дэд үтс сайтай байсан болохоор тэр утгаараа болсон байх л да. Тэгээд тэр утгаараа манай аймгийн хувьд бол би боломжийг л хардаг. Тийм. Гэтэл би танаас ингэж асуух гээд байна л да. Гэтэл яагаад өнөөдөр бид одоо 21 аймагтайгаа харьцуулаад бусад 20 аймагтайгаа харьцуулгаад Дорнод аймаг бол харьцангуй бизнесийн орчин боломжийн байна гэж та хэлчихлээ шүү дээ. Гэтэл яагаад бидний дундаас яг энэ нутгийн бизнес эрхлэгч дотроос томхон хөрөнгө оруулагч өнөөдөр хүртэл төрж чадахгүй байгаа юм бэ гэдэг юм асуух гээд байгаа. Яагаад энийг асууж байна гэхээр өнгөрсөн нодон намар одоо Дорнод аймагт хөрөнгө оруулалтын чуулган боллоо. Та бас тэний мэдээллийг харж ажиллаж байсан баг тий. Тэн дээр ямар ч хөрөнгө оруулалтын асуудал яригдсангүй. Нутгийн ямар ч хөрөнгө оруулагч болох хэмжээнд одоо аваачдсан ч гэдэг юм уу те. За эн чин Дорнодын хүн шүү гэх юм хүн ирж оролцсонгүй. Нэгж нөгөө текстүүлж хэлвэл нөгөө 1000 төгрөгийн хөрөнгө босгож чадсангүй гэд тухайн үед шүүмжлэгдэжсэн. Тэгэхээр бизнесийн хугарлын цэг гэж байдаг. Энэ хугарлын цэгээ давж чадахгүй
байгаа учраас одоо бизнес эрхлэгчид бол энэ хугарлын цагийг авч чадахгүй учраас шууд хөрөнгө оруулагчийн төвшөнд очиж чадахгүй байна гэдэг бас тайлбарыг тухайн үед бол учир мэдгэд усууд хэлчихсэн л да. Хөрс зэрэгэлдээ тухайлбал би тэр чиглэлээр өөрөө нөгөө нийтлэл бичижсэн болохоор хөрс зэрэгэлдээ Сүхбаатар аймагт боссон тэр Дараан гэдэг том зочид буудлыг бол нутгийнх нь хөрөнгө оруулагч нутагтаа одоо бизнесмен хөрөнгө оруулаад ингэж барьсан юм л шүү дээ. Тэгэхээр энийг одоо ийм хөрөнгө оруулагчийг бий болгоход энэ аймаг орон нутаг бодлогын түвшиндээ дэмжих хамтарч ажиллах энэ юм байх ёстой юм уу? Ёстой байлгүй яах вэ? Хамгийн том дэмжлэгч нь одоо энэ ялангуяа энэ аймаг орон нутгаас тийм ээ бодлогоор дэмжих шүү дээ. Ер нь бизнес эрхлэгчдийн хувьд бол өөрөө өөртөө айтайхан аваад явчихна. Хаач ямар түвшинд. Хамгийн гол одоо тулгамддаг асуудал бол төрийн албаны хүн суртал дээрээс нь нөгөө төр хувийн хвшлийн түншлэл байдаг байхгүй юу. Би тэр Дархан зочид буудлын талаар бол сонсч байсан, бас очиж амарч үзэж байсан. Үнэхээр тухайн нутагтаа бол сайхан бүтээн байгуулалт нь үнэн. Миний сонсохоор бол бас тухайн одоо Сүхбаатар аймгийн улсын их хурлд сонгогдсон гишүүд нь мөн одоо тухайн аймгийн удирдлагууд нь хоорондоо маш эв нэгдэлтэй ажилладаг гэж би сонсч байсан. Тэгээд тэд нэр ямар ч байсан мэдээж альва хөрөнгө оруулалт татахын тулд одоо мэдээж тэр гадаадын ч юм уу дотоодын ч юм хөрөнгө оруулалт татахын тулд тухайн аймагт ирээд хамгийн түрүүнд хөрөнгө оруулагчдын шаарддаг юм өгөх тэр тогтой тухтай амрах орчин байдаг байхгүй юу. Тэгээд мэдээж тэд нар ингээд практикаас сургаж явж байгаа. Тэд нар хоорондоо ярилцаад тэгээ ямар ч байсан эндээ нэг ийм том хэмжээний бүтээн байгуулалт тавья гэгээд тухайн нутгийнхаа хөрөнгө одоо нутгийнхаа иргэнд санал тавиад тэгээд тэр нутгийн иргэн бас одоо нутгийн бизнесмен одоо тэднийхээ сантыг хүлээж аваад тийм бүтээн байгуулалт хийсэн гэж би сонсч байсан. Тэгэхээр тэнд одоо газрын асуудал тийм ээ тэгээд янз бүрийн одоо зөвшөөрөл бүх юм дээр нь ингээл харилцсан ойлголцоо тэгээ уян хатан хандаад ямар ч бизнесмен хөрөнгө оруулалтын таатай орчныг хүсдэг л байхгүй юу. Тэгэхээр тэр таатай орчныг бүрдүүлж өгөөд тэгээд тэрнийхэн дагуу тухайн нутгийн бизнесмен ирээ тийм том сайхан бүтээн байгуулалт хийсэн байна л да. Тэгэхээр тэр бол үнэхээр одоо төр хувийн хвшлийн түншлэл гэдэг чинь л энэ байхгүй юу. Манай аймгийн хувьд яг хоо манай аймгийн бизнесмэнүүд ч мундаг штэ. Тэр нь бүгд мундаг. Зүгээр дээшээгээ ингээд яг бүгдээрээ нийлээд хөгжөөд явж гэнэ гэдэг талаас нь та яриад шиг байна тий. Бүгд дор бүрнээ ингээд яваад байх шиг байна ч гэдэг юм уу. Тэр утгаар нь асуугаад байх шиг байна. Таны хувьд бол манай аймгийн одоо мундаг явж байгаа бизнесмэнүүд бол Улаанбаатар гадаадд бол зөндөө байгаа. Яг хөө нэг орон нутгад байгаа бизнесмэнүүдийн хувьд ярихад бидний хувьд бол юу гэдэг тодорхой хэмжээнд одоо дээшээгээ шатах гэхэд түрүүний хэлээд байгаа төр хувийн хвшлийн түншлэл маш сайн байх хэрэгтэй байна. Төрийн албаны хүн суртал бас тийм ээ тодорхой хэмжээнд тэг саад болж байна. Дараагийн 3 дахь хамгийн том хүчин зүйл бол нэгдэл. Одоо энэ дорнотын бизнесмэнүүд яг нэг тал дээр би муухан байна уу та гэж бодож бүгдээрээ нэг дор бүрний довоо шарлуулад би нэг бас бизнесмен залууд хийж л байсан. Уул нь бол ингээд хэдүүлээ тал бүрд ингэж явж яхаар би тиймэрхүү санал ер нь ингээд бас дорнотынхаа бизнесмен уулзахаар ярилцдаг. Хэдүүлээ яг ингээд нэг сайхан том ингээд төсөл дээр бүгдээрээ одоо нэг тодорхой хэмжээний ярилцаад одоо нэг тийм ээ тэд бол тэд одоо яг тайлбарлаад ярихад одоо юу гэдэг нэг жишээ нь 10 бизнесмен нэг бизнесмен одоо ганцаараа тэрбум төгрөгийн тийм ээ төсөл хэрэгжүүлээд явах ямар байх вэ тийм ээ эсвэл одоо ингээд бүгдээрээ хувьцат компани байгуулад ч юм уу те нэг одоо бизнесмен нэг тэрбумыг гаргаад ч юм уу ингээд харуулаа нийлээд 10 тэрбум төгрөг босгоод эндээсээ нэг аймаг орон нутгийн хэмжээний томоохон бүсийн хэмжээний бүтээн байгуулалтуудыг бас хийгээд явбал зүгээр юм байна да гэдэг санааг бол би дандаа нөгөөдөлдөө дэвшүүлдэг. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа 3 зүйл бол Дорнот аймгийн бизнесийг одоо базаар хэлэхэд дээшээ ингэж одоо шатаа гэхэд хамгийн тэг саад болж байгаа зүйл бол нэгдүгээрт нь бид түр хэлсэн. Төр хувийн хвшлийн түншлэл, хоёрдугаарт төрийн албаны хүн суртал, гуравдугаарт бизнесмэнүүдийн хоорондын юм нэгдэл. Тийм л 3 зүйлийг агуу болчих юм бол таны хэлээд байгаа хуурлын цэгийг бол давчих боломжтой. Нэг одоо бизнес за барилгаан ч юуны ч ер нь бизнес эрхлээ явж байгаа тухайн компани захирал удирдлага нь ядчил одоо хэрлэн сумч юм уу те аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд энэ төр ингэж гарч яалтчгүй тэр нэг улс төрд орохгүй бол цаашаа илүү бизнесээ тэлгэж байдаг юм уу илүү нөгөө дэмжлэг авах энэ тэр юм нь хаагдаад идэг тал байдгүй ер нь л тэгж байгаа шүү дээ. Ялангуяа энэ Дорнот аймгийн хувьд бол бүр илүү тийм төр зүрэг ажиллагддаг шүү дээ. Надад бол би ч гэсэндээ одоо юуг нь анх
2012 онд л би аймгийн уралд бие дагаал өрсөлдөж байсан. Өмнө нь бол би зүгээр ингээл одоо хатгшаадгшаага яваад л те. Ингээл одоо энэ төрөөс нэг хамааралтай бизнес ч юм уу хийгээгүй явж явах үед бол тэрийг бол сайн мэдэхгүй л байсан. Тэгээ яг ингээл анх барилгын салбарт ингээл 2010 онд би анх орсон. Тэгэл ингээл яг явах чинь яг нөгөө нэг хаалганууд мөргөж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд нэг барилгын салбар чи өөрөө маш олон зөвшөөрөл тийм ээ маш олон бичиг цаас шаарддаг. Тэгэл анх 10 онд эхлээл ямар их хүн зурталтай юм бэ? Ямар айхтар хэцүү юм байдгийг бэ гэж бодоод тэгэл 12 онд анх би тэр улс төрд өөрчлөлт санаанд төрж байгаа. Яагаад өөрчлөж байгаа гэвэл энэ төрийн албаны хүн сурталыг багасгах гэсэн. Тийм ээ энэ одоо нэг айхтар юмыг жоохон ингээд нэг гайхуулах гэсэн итгэл үнэмшлэр анх одоо би тааж өрсөлдөж байлаа шүү дээ. Түүнээс бол одоо юу гэдгийг нэг намын харьяат байгаа л тийм ээ. Тэгэл одоо бизнесээ явуулахад бол ерөнхийдөө л одоо тэр бүгдээр л мэдчихэж байгаа шүү дээ дооронд. Тийм. Ярьдаггүй л болохоос. Тийм. Тэр бол нэг талдаа тэр бизнесэнд буруу арга байхгүй л дээ. Яалтчгүй л. Энэ бол нөгөө төр өөрөө засаг барьж байгаа одоо улсууд гэдэг юм удирдлага энэ хүмүүс бол өөрсдөө нөгөө эрүүл харилцааг бий болгож чадахгүй л байгаа. Тийм. Шинж үзтээ тий. Тийм. Ерөнхийдөө бол бас мэдээж одоо тэр олон тусгай зөвшөөрөл янз бүрийн тийм ээ юмнуудыг авахын тулд тухайн бизнесмэнд бол хамгийн одоо амархан зам нь намд орох байх шиг байна да миний бодол шүү дээ. Тэгээ үүгээрээ би бусдыг яаж байгаа юм биш л дээ. Тэгэхдээ яг яг тэр зарим хүмүүс итгэл үнэмшлэрж үжил бодлоор намдаа орсон байж болно шүү дээ. Тэгээ бас буруутгаад багсаг хэцүү. Өөрөө орчин өөрөө юм эрүүл бус. Тий, тэгэхээр бизнесийн орчин өөрөө эрүүл бус байна л гэсэн үг байхгүй юу? Ямар нэгэн дарга зэрэгээс хамаарахгүй л өнөөдөр бизнес явж явах хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Танаас сүүлийн үед баригдаж байгаа орон сууцны барилгууд төр зүүн талд бол бас нөгөө төвлөрлөөс ерөөдөө зайдуу гараа зүүн талд бас танай орон сууцны хорол барьж байна. Нэгдүгээр сургуулийн хойдолд бас нэг баригдаж байна гэдэг. Тэн дээр бас нэг жоохон холбогдолтой сошиал орчинд ч гэсэн бас тиймэрхүү үг хэл хаяа явж байгаа харагдах юм. Тэгэхээр нэгэнт уулзсных бол та бас энэ дээр хэлэх хэрэгтэй бах тий. Байр захиалсан хүмүүс нь орж чадахгүй байх ч гэдэг юм удаж ийн энэ гэдэг. Мэдээж нөгөө асар их хөрөнгө оруулалт яригдж байгаа учраас тодорхой бэрхшээлүүд бол байгалах л да. Өвөө олон тэгээд нэг хөгжлийн тухай гингүүд хувийн юм хэрэг асуугаад их. Одоо тэгээд бас саяны төрөний асуусан асуулттай ч холбоотой байна л та. Тий. Уйж өгöd. Мэдээж одоо ч ингээд аливаа юм чинь хэцүү шүү дээ. Одоо хийхэд одоо жишээ нь ингээд шинэ сумын төсөлгээл ингээд хаасаагүй ингээд одоо алах гол сум дээр шүү дээ. Тэгээд дашгалбар сум дээр одоо ингээд төвлөрсөн одоо дэд үтстэй болгоно гэж ингээд хичнээн тэр бум төрөний төсөл хөрөнгүүд яригддаг үлээ те. Тэгэхээр манай одоо чинь зүүн талын төсөл бол гэхэд манай яг аймгийн төвцгээс 3.9 км зайтай. Тэр авчин бол ингээл ямар ч эзэхгүй тал байсныг бол доромчууд бол бүгд мэднэ те. Тэгэхээр амаргүй юм байлээ. Ер нь бол яг хувийн гөвшил өөрөө дан ганц нуруунд дээрээ үүрээд тэгээд тэр том төслийг бас хийхэд бол хүндэл юм байл л да. Тэгээд дээрээс нь сая өнгөрсөн 21 оны 6 сард эхэлсэн төсөлтөө. Тэгээд өнгөрсөн 3 жилийн хугацаанд бас нийгмийн эдийн засгийн байдал те дээрээс нь үнийн өсөлт тэгээд ковид гэл ямар байсныг бүгд надаар хэлүүлдэггүй мэдчихэе. Тэгээд хамгийн одоо том хүндрэл гэх юм уу юу бол яг хувийн хвшлийн компани бол дангаараа бас тэр том дэд үтсийг бас өөрөөр шийднэ гэдэг бол бас нэлээд амаргүй ажиллал. Гэхдээ ямар ч байсан нэг эхэлсэн юм чиндээ дуусгач таарна. Тэгээд тэр том бас дэд үтсийг эргээд харахад бид нэр одоо ийм том юмыг хийж чадсан юм уу гэж одоо би бол хамт олнороо багтдаг. Тэгэхээр мэдээж одоо түнтэй холбоотой тодорхой хэмжээний өндөрлөлт бол үүссэн. Тэгээд одоо магадгүй заримдаа боддгийн мэдээж ингээл тусгай зөвшөөрөл ч юм уу эсвэл одоо нэг янз бүрийн бичиг баримттай холбоотой хүндрэлүүд бас гардаг. Одоо би чинь сөрөг хүчин шүү дээ. Би даагч дөрөв. Тэгэхээр нэг магадгүй энэ бүх хүндрэлүүдийг нэг үрэлбэл ногоон гэрлэр ингийн тулд зарим бизнесмэнүүд нь ялчгүй намыг сонгож байгаа бахал да. Тий. Би тийм учраас танаас ууж асуугаад байна л да. За яг одоо энэ цаг үеэр өөрөө нөгөө нэр дэвшиж тодорхой болох нөгөө сонгуулийн хууль, сурчлагын хууль мэл гэдэг ингээд их эмзэг цаг үе байна. Гэтэл мөрийн хөтөлбөрийн талаар бол би танаас асууж болохгүй байна тийм. Гэхдээ
нийт одоо энэ ард түмэнд нийтлэг тулгамдж байгаа асуудлыг би одоо таныг мөрийн хөтөлбөртөө яаж тусгасан гэж бол мэдээж асууж байна. Зөвхөн хувь хүнийхээ үүднээс танд тухайлбал одоо нийтлэг тулгамддаг ийм асуудлыг ингэж шийдэж те ингэж ийм гарцгаалгаа байна гэдэг танд тийм зүйл юу вэ? Үгүй одоо бол ийм байгаа юм. Ингээл ярианаар дандаа сонголт болгочиод байгаа. Монгол улс чинь өөрөө л асар их баялагтай хүн болгон ярьдаг тийм ээ асар удам газар нутагтай цөөхөн хаамтай гэдэг яг үндэ бол нэрэ одоо морин дээрээс төрийг одоо морин дээрээс дэлхийг эзлэх амархан мориноос буугаад одоо төрийг одоо эмчлэх хэцүү гэдэгтэй адилхан яг би бас өөрөө ингэж нөгөө нэг тамга гатгаж тийм ингэж бас одоо төр барилцаж яваг болохоор мэдэхгүй байна. Гэхдээ миний бодлоор бол ийм сайхан орныг бол үнэхээр хөгжүүлэхэд бол энэ манай нэрх баригчдын ялангуяа тамга орж байгаа хүмүүсийн жоохон сэтгэл утаад байна уу даа гэж би боддог шүү дээ. Тэгээд нэг би хязгаарчлалыг нэг уншижсэн. Монгол бол нэг хулгайн үүрэлсэн орон гэт те. Тэр бол үнэхээр үнэн. Яг өнөөдөр бол альж төвшөндөө. Гэхдээ тэрнгээр би бүгдийг хамруулж хэлж байгаа юм биш тийм ээ. Ялангуяа дундаас дээш төвшөнд бол үнэхээр хулгайн үүрэлсэн. Тэрийг бол бүгд мэдж байгаа тийм ээ. Одоо тэгээд сая нүүрсний хулгай, боловсролын зээлийн сангийн хулгай гэх тийм жижиг дунд үйлдвэрлэлийн хулгай ял авч байгаа юм байна. Яриад л яваад яалчгүй дээр чи ингээд нэг аалзны торонд орчоод байгаа байхгүй хин хэнийг яаж чадахгүй бүгдээрээ ингээд анханасаа нөгөө нэг яваад ирсэн гараа нь анханасаа нөгөө нэг бизнесийн зарчим нь анханасаа зөв яваагүй тэр чинь л тэрнийх нь л одоо гор гараад байгаа юм ч бодоод байгаа байхгүй тэгээд миний боддог бодол бол одоо юуны өмнө энэ одоо ялангуяа энэ сонгуулиар тийм ээ мэдээж өндөг шиг өгөн болоход бол хэцүү л дээ энэ олон нэр дэвшчихсэн айл болохоор нэр цэвэр янз бүрийн хулгай зэлгийд оролцож байгаагүй элдв янзын юмд оролцож байгаагүй одоо хүмүүс бол ярьдаг байхгүй аахтар доктор профессор инженер тийм ээ ийм хүмүүс бол одоо улс орныг авч явна цааш авч явах нь үнэн гэхдээ хамгийн ихний ээлжинд бид нэр хулгайчаасаа салах хэрэгтэй хулгайч нараас ялангуяа дээр байгаа хулгайч нараас салах хэрэгтэй өнөөдөр асар их боломж байгаа байхгүй өнөөдөр ард иргэдийг ядуу байлгал тэд нар өөрсдөө яаж ийн тэр зөвшөөрөл лиценз янз бүрийн одоо нэрээр асар их мөнгө олгоолж шүү дээ. Яг өндөл төрийн мөнгийг, ард түмнийхээ мөнгийг, ард түмнийхээ боломжийг, ард түмнийхээ баялагийг олгоолж байгаа байхгүй. Энийг бол одоо би хамаагүй шууд ярил хөнгөтгсөн болно. Гэхдээ ард түмэн бүгдээр л харж байгаа шүү дээ. Өнөөдөр их хурлын гишүүн халдчихгүй дарахын хэрэгтэй. Их хурлын чуулган танхим дотор би бинийгээ яаж хулгайчаар нь дуудаж байгаа л. Тэгэл тэд нар өнөөдөр яаж ин ард иргэдийн амьдрал ийм байхад тэд нар өнөөдөр хагасаа бүтэнсэн болонгод онгоцоор гадагшаа ганцж чинь. Тэгэл бүтэн сайнны ороо ирж чинь. Тэгэл гадагшаа гараад нэг мөрөдөө тоглоом казино ингээл явж шүү дээ. Тэр үндсэндээ бол ингээд амьдралаас тасарцсан 4 жилд нэг удаа бууж ирж ард иргэдтэйг бол асар их мөнгөтэй хөрөнгөтэй болцсон. Тэгэл ерөөсөө энэ Монголын шодрог хэлж одоо хэвлэлийн үнэтэй уулзчиж одоо бас нөгөө танаа салбарыг одоо бас ингээд шууд хийж болж байгаа нэг үе. Гэтэл одоо өмнө тийм ээ бүх хэвлэл мэдээлэл бүх одоо тийм ээ доотлын төрийн албыг хүртэл үндсэндээ ингээд өөртөөхөө л ажиллуулж штэ. Тэгэл иргэд маань ч хүлцэнгүй байна. Тэгэл одоо жохон юмор ингээл хураал аргалал. Тэгэл дахиад нөгөө сонгуулийн үеэр л ингэж 2-3 сар явж байгаа л тэгэл нөгөө нэг хүмүүс чинь сонгогдоод буцаар нөгөө хичээндээ очил 4 жил суучж байгаа байхгүй. Ард иргэд маань хүлцэнгүй юм дээ дахин сонгоод байдаг. Тэгэхээр миний энэ сонгуулиар бодож хамгийн уулмал мөрийн хөтөлбөртэйгээ холбоотой яриул зөндөө юм болно. Дааш нөгөө би чи яг сурталчилгааны хугацаа гэсэн сойш ярих хэрэгтэй. Хамаагүй ярьжлахгүй. Ер нь бол бас энэ өөрийнхөө бараг 30 жил хийсэн бизнес тийм ээ. Тэгэл дээрэс нь энэ ард иргэдийн хамт ч яг л өөрөнд оронтой ингээл байгаал амьдрал бизнес эрхлээл ингээл хүнд муу хэлүүлэл сайлуулал ингэж явж байгаа учраас яг энэ дундаасаа л урган гарсан энгийн тийм мөр хөтөлбөр байх. Та аймгийн жуудагийн холбооны тэргүүн. Тий. За тэгэхээр бас ялцчгүй л нөгөө спортын салбарын хөгжилтэй холбоотой асуулт асуух гэдэг байна л да. Өнөөдөр юу гэдэг хөөхд залуус спортоор хичээллэх. За цаашлаад төв дэлхийн хэмжээнд одоо маш сайн тамирчин бэлтгэгдэн гарах боломж хэр байгаа. Тэр талын дэмжлэг бодлого ер нь манай аймагт хэр вэ гэж та харж байна. Та бол бас тэр жуудагийн спортын нэг хөгжлийн нэг хэсгийг бол ингээл өөрөд яваад байгаа хүн харагддаг ш тэмцээн уралдаанд явж ирж чинь гэдээ харахад. Тэг ингээд сонгуультай холбоотой бизнестэй холбоотой ч юм ингээл юм яриад явж байхад ингээд жуудагийн тухай яриа ороод ирэнгүүт надад аягүй тийм гоё гэгэлэг бол явчихна л. Ялангуяа манай аймгийн жуудагийн хүмүүс бол мундаг дандаа сайхан тэгэл тэр нэг сайхан кимоно хөмссөн
хүүхдүүдийн дунд ороод явхад бас л үнэхээр сайхан мэдрэмж шүү. Тэгээд тэр гой хөлсний өнөр тийм ээ. Тэгээд тэр хоорондоо хүүхдийн цагаан одоо зангаар хоорондоо тэмцэлж байгаа. Дэвжэн дээр өрсөлдөх ч гэсэн дэвжэнээс гараад тэр чинь найзууд гараал ундаагаа хувааж угаал гүгийгөө хувааж тэгэл ингээл явж идэг байхгүй манай хүүхдүүд. Тэгээ нэгтэйгээ бас би чинь нааш цаашаа тэмцээн дагаж явна. Тэгээ одоогийн байдлаар яг нөгөө сонгуулийн хөлмөлтэй холбоотой тэр хүнийхээ ажлаас төрч хөлөөлөгчөд байгаа. Тэгэхдээ бол жодогийнхоо спорттой бол баян холбоотой байгаа. Тэгээ нөгөө нэгэнт одоо би нөгөө тэргүүн байсан болохоор манай багш нар эцэг эхчүүд маань төрийн аймаг орон нутгийн дэмжлэг гэхээсээ илүүтэйгээр эцэг эхчүүдийн дэмжлэг жодогийн спортод маш өндөр байдаг. Маш өндөр. Ер нь нийтлэл тийм явж байгаа тийм. Тэгээд тодорхой хэмжээнд бол яг мэдээж аймаг орон нутаг өөрөө өөрсдийн одоо тийм ээ байгаа өмч хөрөнгөөр одоо дэмжиж ингэж өөртөө ярих байх л да. Гэтэл үнэхээр маш хангалттай. Жодогийн спорт яг өөрөө нэг Монгол улсын хэмжээ топ 4 спортын нэг тэр утгаараа бол ингээд цаашаага хөгжөөд явах боломжтой спорт. Тэгээд дээрэс нь одоо нэг сошиал орчин гэдэг янз бүрийн хүмүүсийн мэдээлэл авах сувгууд олон болсон болохоор түүнийгээ дагаад нэг эцэг эхчүүд маань тийм ээ өөрсдөө хүүхдүүдийг хичээлж чинь. Тэгээд би одоо нэг л юм бодоод байдгийн. Манай Доронтын одоо спорт тэгээд Доронтын соёл урлаг дандаа эднэр нэг юугаар яваад байна. Газраар яваад байна. Газраар гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэхээр футболоор одоо байшингуудын футболоор үйл ажиллагаа явуулаад байна. Би энэ жоохон сэтгэл эмзэглэж явдаг. Тэгээд эцэг эхчүүд маань хүсэл мөрөөдөл байгаад байна. Одоо хүүхдээ нэг юм болгочих гэсэн. Ингээд хүүхдүүд маань болонгууд ингээд зүтгэл байгаад байна тийм ээ. Тэгэхээр нэг тодорхой хугацааны дараа нэг футболоос газар дээр гараад ирэх юм бол арай өөр болно. Манай аймагаас бол дараачийн одоо ер нь угаасаа олимпиадын медальтангууд төрдгөл аймаг шүү дээ тийм ээ. Ер нь бол тэгээд энэ чинь нэг яг хүүхдүүд чинь бие биенээсээ их мотивац авдаг байхгүй юу? Одоо нэг үеийнх нь нэг хүүхэд нэг сайхан бокс спортоор тийм биш шүү дээ. Тэгэл үеийнх нь нэг хүүхд сайхан амжилт гаргаад ирэхээр яах вэ? Би бас болох юм биш үү? Гэл хүүхдүүд чинь хичээлж эхэлдэг те. Тэгэл яг ингээл зориод очиход нөгөө бэлтгэл хийж байгаа орчин нь за нэг жоохон ахиу одоо байгаа хэвээр нэг стандартын шаардлага хангасан байх юм бол боломжтой гэж би бодож байна. Тэгээд цаашдаа хэрвээ энийг яриад байвал аягүй их удаан яриа үргэлжлэн. Тэгээд үүнээс гадна одоо бид нар л жишээ нь жудогийн спортч төр, таквондогийн спортч төр тийм ээ. Одоо боксын спортч төр, бүхий спортч төр. Бид нар одоо ингээ хүүхдүүд маань яг ингээд нөгөө 10 жилийн сургуулаа төгсөөд тэгээд цаашаага ингээд хүссэн үсээг оюутан болол ингээд явж байна. Тэгэхээр бид нар нөгөө хүүхдүүд маань цаашаага бас яг энэ аймаг орон нутгийнхаа нэрийг цаашаа гаргаад явна гэхэлэр бас жодогийн хувьд ялангуяа тийм байдаг. Бас тэрийг одоо яаж цаашид улам илүү ингэж аймагтаа хөгжүүлэх вэ гэдэг дээр би бас аягүй их бодож явдаг. Тэгээ яг очиолын жодогийн хүссэн үсээг нэг жодогийн Улаанбаатарын нэг клубт орно. Тэгэл тэр клубээрээ зарлагдаад дуудагдал олон улсын тэмцээнд ороо авчих байхгүй. Тэгээд үүнийг бас би яаж болж игэл одоо энэ Доронтой аймагтаа цаашид одоо энэ ялнууд тэр дундаа одоо ингэ зүүн бүстэй манай Хуучин коллеж одоо зүүн бүсийн Монгол улсын их сургуулийн харьяа зүүн бүсийн сургууль болчлаа тий. Үүн дээр түшиглээд бид нар хамгийн ихний ээлжинд ер нь энэ байгаа юмнуудаа бид нар түшиглэж хөгжүүлж одоо энийг бол жишээ нь яг тэр барууны орнуудын шиг маш том тийм оюутнуудын тийм орчин болгох боломж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр энэ дээрээ түшиглээд бид цаашаа ингэж явах юм бол 10 жилийнхаа сургууль төгссөн хүүхдүүд эндээ сурдаг, эндээ боловсрдог тийм ээ. Эндээсээ ингэж аймаг орнуудынхаа нэрийг цааш нь гаргаад явдагч болох ч юм уу. Тийм боломжууд бол байгаа. Төгсгөлд нь би танаас хоёрхан зүйлийг тодтогч асууя. Уул уурхай одоо уул уурхайгаа түшиглээд тэр боломжуудаа бид их зөв ашиглаж чадж байгаа юм манай аймаг те уул уурхайн салбар их хөгжиж байна. Энийг хэрэг хэр ашиглаж гин гэж та боддог. Хэр зөв явж гин гэж боддог. Уул уурхай хөгжүүлээд тэр хэрээр аймаг орон нутгийн хөгжил ард иргэдийн амжиргаа дээшлэнэ гэж яриад байдаг ш. Ер нь манай аймаг гэлтгүй Монгол улсын хэмжээнд бол уул уурхай би бол буруу явж байгаа гэж боддог хүмүүс юм нэг. Миний хувьд бол ягаад гэвэл өнөөдөр Монгол улс одоо уул уурхайгаа ухаад хичнээн жил болов те. Ард иргэдийн байгалийн баялаг зөөгцсөөр л байна. Ард иргэдийн амьдрал бол ямар байгааг бүгдээрээ л мэдж байгаа. Яг хөө манай аймгийн хувьд бол яг хөө те нэг одоо хүмүүсийн ярьдаг юм нэг хөл ажлын байр бий болж байгаа болохоос биш. Ажлын байраар л одоо манай аймагт дэмжлэг оруулж байгаа биш. Яг бодтоор бол жишээ нь
манай аймагт бол наалдж байгаа. Том маруухан одоо жишээ нь газрын дос энэ хойтлын одоо шинжээний уурхай тийм ээ. Одоо хуучин бол бас гайгүй байсан. Одоо л харьцангуй одоо ялангуяа энэ одоо дулаан цэцлэгийн станц маань 50 мегаваттаар өртгсөнтэй холбоотой одоо бол ингээд манай энийг бол хүмүүс ингэ бодоод байгаа. Энэ одоо өргөтгөлийг энэ бол Дорнот аймгийн ард иргэдэд гэхээсээ илүү харин Дорнот аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын лобби байхгүй юу? Яг үүндээ бол. Одоо бол Дорнот аймагт бол уул уурхай эрчимтэй бүр илүү явагдана. Дорнот аймгийн газар нутаг улам илүү талхлагдана. Малын бэлчээр улам хонсогдох нь бол ойлгомжтой болчихж байгаа. Тэгээд энийг одоо харин бас хүмүүс маань иргэд маань олж харж галах гэж бодож байна. Бүтээн байгуулалт нь үнэхээр сайхан бүтээн байгуулалт үнэн. Гэхдээ энэ бүтээн байгуулалтын үр өгөөж нь Дорнотын ард иргэдэд гэхээсээ илүү энэ уул уурхайн компаниудад л наалтах болов гэж бодож байна. Тэгэхээр одоо юуныг ярих юм бол мэдээж хууль эрх зүйн зохицуулалтаас эхлээд асар олон юм байгаа. Энийг бол шууд ингээд нэг өдөр өргөс авсан юм шиг өөрчилж чадахгүй. Одоо газрын тосыг бүгд л ярьдаг Петрож байна те. Өнөөдөр Дорнот аймагт наалж байгаа юм юу вэ? Дорнот аймгийн зам хар, Дорнот аймгийн хогны асуудлыг хар, тийм ээ тоосчлтыг хар. Ингээд харахад бол бас үнэхээр яг бодит байдал нь ард иргэднүүдэн дээр нь бэлэн харагдах байх гэж бодож байна. Та дахиад төгсгөл сууч нэг зүйл бол замын асуудал, зам харгуй асуудал. Та сая бас цус хөндөд орхичлаа. Одоо Хинтээ аймгаар явж байхад бол сумдан засмал замаар холбогдсон байгаа тийм. Тэг бид яагаад энэ замын одоо за хөдөө сумд руугаа замаар холбогддог юм гэхэд ядаж Улаанбаатар руу явдаг нэг гол зам аймаг доторх замынхаа асуудлыг өнөөдөр шийдэж чадахгүй яваад байгаа гол шалтгаан нь юу юм бэ? Замын технологи юмдаа байна уу? Зохион байгуулалтандаа байна уу? Ер нь бол шууд хэлэхэд авилгал шүү дээ. Авилгалтай л холбоотой шүү дээ. Энэ бол бүгд ойлгомжтой. Тухайн зам тавьж ирсэн компаниуд тийм ээ. Тухайн одоо яам дамгын газар тэгээд тэнд зарлж байгаа газруудтай лобби хийгээл тэгээд тодорхой хэмжээний хувийг дараа сэргэнээр тэгвэл өөртөө үлдсэн жоохон мөнгөөрөө ажлаа явуулах гэж явуулсан болол ингээд додомдол өрхтөг. Тэгэл энэ чанаргүй тавьсан замууд нэгнээсээ эвдрэл ингээд дуустдаг. Цэвэр шудраг хэлэхэд бол энэ авилгалтай холбоотой асуудал. Авилгалтай холбоотойгоос шалтгаалаад энэ өнөөдөр зөвхөн Дорнот аймаг гэлтэхгүй те. Ер нь бол энэ Монгол улсын хэмжээнд бол дэд үтсийн асуудал юм хүнд байдалтай байгаа. Тэгээ яг нэгэн та замын тухай асуудал ярьсан болохоор би сая ингээд энэ зүүн бүсийн аймагуудад тойроод явж байхад бид нар ихний ээлжинд одоо мэдээж төмөр зам тавих нь биднэрт хэрэгтэй. Гэхдээ бид нар зорилттой бид нар эренбэлэх хэрэгтэй байхгүй юу? Ойрын хугацааны, дунд хугацааны, тэгээ хоолын хугацааны гэх тээ. Тэгэхээр миний хамгийн ихний одоо харж байгаа зүйл бол бид нар логистикийн хувьд бол мэдээж одоо энэ Чавсан хотоос 20 жилийн бомб хүртэл 100 гаруй км замаа ихний ээлжинд бид нар бол тавих хэрэгтэй байлаа. Хоёрдугаарт нь бид нэр энэ 5-50 булганы муухай 30 км замыг бол бид машин харалтай засах хэрэгтэй байгаа. Энийг бол бүгд мэдж байгаа. Гуравдугаар нэг зам нь бол бид нэр Сүхбаатарын аймагтайгаа бид нар авч замаар холбогдох хэрэгтэй байгаа ихний ээлжинд. Дөрөвдүгээр нэг асуудал нь бор өндөр сумаас Хинтээ аймгийн бор өндөр сумаас Хинтээ аймгийн Төв Чингис хот хүртэл энэ 100 гаруй км зам байна. Энэ дөрвөн замыг л одоо ер нь одоо нэгэнд би бас телевизийн камерыг ашиглаад хэлье. Энэ нэр дэвшигч нар тэр нэр дэвшсэний дараа бас сонгогдсон гишүүд маань ч гэсэн төмөр зам гэхээсээ илүүтэйгээр хамгийн ихний ээлжинд энэ дөрвөн зам дээр маш анхаарал тавьж ажиллаарай гэж би хүсэх байна. Ялангуяа хамгийн ихний ээлжинд дээр нөгөө 5-50 тийм ээ нөгөө болгоны 30 км зам энэ дээрээ нэгдүгээр анхаарлаа хандуулаа. Өнөөдөр аюулгүй энгийн ойлголт байхгүй юу? Энэ бол тэнд машинаа эвдсэн хүн машин засахад хэдэн төгрөг засагдах вэ? Хэрвээ тэр зам зүгээрсэн бол тэр машин эвдэрх үү? Тэр эвдэрсэн машины тийм ээ одоо сэлбэг авах гэж тэр хүн хэдэн цаас зарцуулах вэ? Хэрвээ тэр машин эвдрээгүй бол тэр сэлбэг авах мөнгө тэр хүний амьдрал зарцуулагдах байхгүй. Ийм энгийн логик байхгүй. Энэ бол тэгэхээр миний хамгийн хүсэлт бол амнас эрүүл мөрөлдөгч нарч тэр нэр дэвшигч нарч тэр нэр дэвшээсний дараа сонгогдсон гишүүч хамгийн ихний ээлжинд энэ дээр анхаарат байгаа. Дараад нь саяны энэ хэлээд байгаа энэ маршрутуудыг холбоцгоо. Энэ бол хамгийн ойрын зорилт. Үүний дараа бол харин тэр одоо төмөр зам ам тийм ээ энэ том хэмжээний бүтээн байгуулалтын асуудлуудаа эренблээд яриа бариад авахд болох байхгүй. Яг эренбэр бол ер нь эдгээр хамгийн түрүүнд миний нүдэнд харагдчих. Мэдээж энэ төмөр замын бүтээн байгуулалтыг хийхин тулд ихний ээлжинд авцамаа бид нэр хөгжүүлэх хэрэгтэй. Авцамаар нөгөө төмөр замын бүтээн байгуулалтын бараа материалууд ачигдж ирнэ шүү дээ. Гэх мэтлэн тэгэхэд тэндээс авцамаар тэр ачигдж ирж байгаа тэр төмөр зам жишээ нь одоо тодорхой хэмжээний хэдэн тэрбум доллар ч босох юм байлаа гэхэд тэр зам харгуу сайн байвал
тийм ээ хичнээн хэмжээний Хэмнэл. төсөв хөрөнгө хэмнэгдэх үү гэх мэтлэн ингээд бас бодох хэрэгтэй асуудлууд байна. Таны яри гэсэн зүйлийг би бас асуугаагүй өнгөрсөн байж магадгүй юм. Би одоо анхудаас өөртөө ч нэг ингээд телевизэн камерын өмнө ярилцж байна. Тэгээд ер нь бас бодоогүй бас их хувийн одоо шинжтэй асуултууд асуулаа. Улс их орны хөгжлийн одоо шинжтэйч асуултууд асуулаа. Тэгээ мэдээж ингээд яриад байвал ярих юм зөндөө байгаа. Тэгээ мэдээж телевизэн бас цаг бас богино ах шиг тэндээс ингээд цаг л гэдэг ах шиг байна. Тэгээ ерөнхийдөө бол бас сайхан асуулт асуулаа. Миний хувьд бол болж байна. Тэгээд нэг баргийн үлдээхгүй л асууж шиг боллоо шүү дээ. За баярлалаа. Цаг зав гарган ярилцлагын урилга хүлээж авч ярилцсанд за тодорхой асуултуудад хариулт өгсөнд баярлалаа. Таны сонгуулийн одоо ажил үс зорилгод амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ эхний ээлжинд ямар ч байсан нэг нэр дэвших эрхээ авах хэрэгтэй. Тэгээд эрхээ авчихвал цаашаага нэг нэр дэвших боломжтой болох гэдэг. За баярлалаа танд бас энэ сайхан хөгжлийн тухай ярилцлага одоо бас надтай хийсэнд баярлалаа танд. Цаашдын ажилд бас амжилт хүсье та бүхний. За баярлалаа амжилт хүсье.